Дахимж нэвтрүүлэг үргэлжлээ хүрч байна. За энэ зэгтэрээ та бүхэндээ коронавирус COVID-19-ийг уламжлалт хангах ухааны чиглэлээр эмчлэх боломжууд хэр байгаа талаар бол ярилцгаад Болгар улсаас анагаах ухааны доктор, уламжлалт хангах ухааны эхэмж сайн буян анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн профессор багш Сесэр Дорж багш захимаар онлайнаар холбогдож байна. За та бүхэндээ энэ өдрийн төргий. Миний яриа сонсогдож байна уу? За сайн байна уу? За сайн байцгаана уу? Сонсогдож байна уу? За тэгэхээр би асуултаа эхлэмээр байна л да. Эхлээд сайн буян эмчтэй асуумаар байна. Сайн буян эмч бол Болгарт одоо ажиллаж байгаа. Ер нь одоо яг энэ коронавирусын COVID-19 үед уламжлалт хангах ухаанаар одоо эмчилгээ хийгдэж байгаа. Гадны туршлагууд ер нь хэр байна? Судалгаа юмнууд хэр хийгдэж байна? Тэнд дундаа Азийн орнууд ямархан хэмжээнд судалгаа хийгдэж байгаа шиг байна. За сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо энэ COVID-19 гарсантай холбоотойгоор бол ер нь бол Азийн яг уламжлалт хангах ухааныг бол нэлээд хөгжүүлсэн хэрэглээ өндөртэй байдаг орнууд бол гарсан цагаас нь эхлээд уламжлалт ургамлын гаралтай им тангаа хэрэглээд туршилт судалгаагаа хийгээд олон улсад одоо үр дүнгийн нотлохоон суралт баталгаажуулаад гаргаад өгүүлэл энэ төр маш их хэвлүүлсэн байна. Тэгээ сүүлийн үед бас манай Монгол эмчнэр маань бид нар бас халдвар төвчийн судлалын үндэсний төвдөр хамтарч ажиллая гэдэг ингээд санал гаргах юм би бол маш их сайшаалт энэ бол маш их зөв юм а гэж хүлээж авч байгаа. Тэгэхээр эмчнэр маань ч гэсэн H1N1 үед ажиллаад эмчлээд явж исэн туршлагатай. Тэгээд уламжлалт хангах ухаанд бол халдвар төвчний талаар маш өргөн номлосон байдаг, онцлог эмчлэх арга нь байдаг. Тэгэхээр энэ хятадууд, Тайванууд бас энэ өөрсдийнхөө уламжлалт хангах ухааны өв сангаа ашиглаад энэ өвчнөд бас тэмцэж байна. Тэгэхээр бид одоо Тайван хятадд хийгдэж байгаа судалгаануудаас ярих та эднээс бол 19 онд Тайванд жишээлбэл 1 сард тохиолдол гарахад 2019 оны 2 сар гэхэд бол уламжлалт хангах ухааны эмчнэрийнхээ багийг бүрдүүлээд судалгаа шинжилгээгээ хийгээд фармакологийн болоод клиникийн судалгаануудыг давхар хийгээд одоо үр дүнгээ гаргацсан явж байна. Тэгэхээр энэ судалгаа маш хурдан хугацаанд эднээс яаж хийгээд байна гэхээр үеийн одоо 2003 онд SARS гарч байхад уламжлалт имээ бас хэрэгжилж исэн. Тэгэхээр тэр туршлаган дээр үндэслээд тухайн үед хэрэглээд үр дүнтэй байсан юмнуудыг уламжлал авшруулаад судлаад явсан байна та. Тэгэхээр тэр судалгаанаас юу гэж гарсан бэ гэхээр за фармакологийн энэний судалгааг нь хийгээд үзэхээр бол энэ уламжлалт ургамлын найрлагатай эм нь сонгогдсон юмуд нь шүү дээ. Вирусын болоод өргөслийн эсрэг үйлчлэгээ үзүүлж байна гэдгийг тогтооод гаргаад ирсэн. Энэ ямар маягаар үйлчлэх юм бэ гэхээр ерөөсөө нөгөө вирус маань хүний биед ороод эзэн биетэйгээ холбогдоод өөрийгөө олшруулах энэ үйл явцыг нь бол саармжуулж байна, сааруулж байна гэж үзэж байгаа юм. Тэгээд мөн цаашаага энэ зарим хүмүүст бол хүндрээд байгаа. Тэгэхээр энэ хүндрэлээс бол урьдчилан сэргийлж байна. Ерөөсөө энэ дархлаа зөвшөөрүүлэхийн бас үйлчлэгээтэй юм байна гэдгийг нь судлаад гаргаад ирсэн. Энэ нь болохоор одоо хүний биед вирус юм уу гадны биед орохдоо биднээс энэ дархлаа маань өөрөө ажиллаад ирдэг. Эсрэг хариу ургал үзүүлээд эхэлдэг. Энэ COVID-19-ийн үед болохоор энэ хариу ургал нь хит эрчимжиж байгаа юм. Тэгээд ирэхлээрээ буруудаад ирэхлээрээ өөрийгөө бие маань энэ дархлааны хит эмх замбраагүй болсон эсүүд маань өөрөө биед маш хор хүнөөд учруулад эхэлдэг. Тэгэхээр энийг цитокайны storm гэж нэрлэдэг. Амлаа цитокины шуурга гэдэг. Тэгэхээр энэ үйл явц болохоос бол урьдчилан сэргийлж байна гэдгийг эмийн судалгаагаар бол гаргаад ирсэн. Тэгээд нэг юм тодруулаад бас үүрэгтэй юм байна. Үйлчлэл үзүүлэх юм байна гэдэг хэлсэн. За нэг юм тодруулаад асууч. Ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо гаргадаг зайлшгүй хэмжээний шаардлагат одоо орсон юмнууд байдаг. Тэнд дундаа томоогийн одоо өвчлүүд яг батлагдсан эмнүүдтэй харьцуулсан судалгаануудын үр дүнгууд нь юм хэрэг байдаг юм бол уламжлалтын тангуудыг харьцуулсан судалгаа, тийм судалгаа хэрэг байна. За тэгэхээр за яг одоо энэ бэр болол яг бас ярих гэж байна л да. Энэ эмнэлзэн судалгаануудыг эднээс давхар хийсэн байгаа юм. Мэдээж эмийн судалгаа гэдэг чинь ихлээр in vitro судалгаа юм тий. Фармакологийн судалгааны яваад дараа нь эмнэлзэн судалгааны явуулсан буюу нөгөө яг өвчтөө хүмүүстэй өгсөн байгаа юм. Тэгэхээр мэдээж харьцуулах групптэй явна. Харьцуулах групптэй бол одоо нөгөө шинжлэлийн эсрэг хэрэглэгдэж байгаа эмнүүдийг давхар хэрэглээд явсан. За тэгэнгүүт уламжлалт тан эмээ уусан групп маань болохоор өвчтнүүд маань болохоор маш илүү богино хугацаанд дэмжлэгдсэн. Илүү богино хугацаанд нөгөө эмчилгээний маань хугацаа бараг 2 дахин багасаад ирсэн.
За тэгээд нөгөө завиурууд халуур, ханиах, найтах гэх юм уу завиурууд нь нөгөө групптэй хавцуултын группээс болол илүү богиносчихсон. За тэгээд эмчилгээний хугацаа бол маш богиносчихна гэд ингэдэг ийм судалгаанууд гарсан байгаад байна. Тэгэхээр биднээс бол бас энийг Монголдо энэ уламжлалт амгаах ухаанаараа хан эмээ хэрэглээд эмчлэх юм бол хүмүүс маань хурдан идэх боломжтой юм байна. Эргүүлээд нөгөө хүндрхээс сэргийлж болж байна. За энэ өвчсний дараа өвдгөөд идэгсэн ч гарч байгаа сөрөг нөлөөнүүдээс биднээс бас өөрсдөө хамгаалах юм боломжтой байна шүү гэдгийг бас хүмүүстээ хэлхийг хүслээ. За баярлалаа. За баярлалаа. Тэр сэлсэр зөвшөөс бас лавлж асуумаар байна л да. Ер нь уламжлалт амгаах ухаан дээр яг энэ халдварт өвчин, за тийм дундаа амьсгалын замын халдварт өвчнүүдийн чиглэлээр ер нь онл аргатай талаас хэрэг баяжигдсан байдаг юм бол. За баярлалаа. За тэгээд өдрийн амгалан айлтгая. Уламжлалт амгаах ухаан одоо энэ ковидын үед бол уламжлалт амгаах ухааны эмчилгээг хэлэх бол бүрэн боломж байгаа. Онол азуу бол гайхамшигтай сайхан экспресс боловсрогдож ирсэн байдаг. Энэ зүгээр нэг ийм тийм гэдэг одоо нэр хэлээд бас энэ 20 цэрэг үед бас хүмүүсийг уруу татмааргүй байна. Уламжлалтын хэрэглэх хэдэн одоо боломж байна. Нэгдүгээр урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалтын эм танал гэдэг юм л да. Сонголт бол маш айгүй. Тэр галын цэг дээр ажиллаж байгаа хүмүүс ч ялангуяа тэр одоо эмзэг үлгийн хүмүүс бол уламжлалтын эмийг ууж өвчнөөс урьдчилан сэргийлэх болон баян мөхөд тэнцвэржүүлэхэд илүү анхаармаар. Хоёрдугаарт бол энэ ковидыг яг ингээ хөнгөн зэрэг, хүнд зэрэг, маш хүнд зэрэг гэдэг ингээд ангилж үзэж шít. Айл ч үед нь уламжлалтын эмийг хэрэглэх болцоо байгаа. Ялангуяа хөнгөн зэрэг нэг 80-85% гэж байна. Энд бол уламжлалтын эмээр эмчлэх бүрэн болцоо бий. За тэр хүнд өвтөр зэрэгтээ хавцруулан эмчлэх болцоо байна. За дараагийн одоо 3 дугаарт нь бол энэ ковидын чинь эмнэлэг зүйн нэлээд өөрчлөгдөд хамгийн сүүлд бол тэр цусан битэг үсээд байна. Одоо цус өтгөрөөд байна. Ялангуяа уушгины судасны цус өтгөрч яана гэж хэлээд байгаа шүү дээ. Уламжлалт амгаах ухаанаар энийг бол цусан битгэл гэж хэлдэг. Энэ цусан битгэхээс урьдчилан сэргийлэх маш олон эмийн сонголт байгаа. Энэ олдохгүй ховор эмнэг биш. Манай 6-7 эмийн аптек байна. Энэ болгонд хэрэгжилж болно. За нөгөө талаар тэр маш өндөрсөн хэлбэрт, за энэ маш өндөрсөн хэлбэр нь бол одоо нөгөө эмзэг үлгийн хүмүүс, одоо давхар их өвчлөлтэй хүмүүс, биеийн тамир муу ийм хүмүүс байгаа. Энүүнийг бас өвчнөөс нь урьдчилан сэргийлэх. Монгол эмийг уугал түрүүн сайн боёо хичээллээ. Тэр нөгөө дархлаан сайжрах, бас хурдан идгэх тийм ээ, өвчний сөргөц чадвар нь сайжрах ийм байна. Нөгөө талаар бид нэг хэсэг бүлэг хүмүүсийг хайчаад байгаа. Эдгээд гарч ийн гэж хэлж байгаа энэ юунаас. Одоо коронавирусын юу илэрхгүй байна гэд гарч. Энэ хүмүүс дараагийн 14 хоногт одоо совилалд шилжиж байгаа. Энэ хүмүүс бол уламжлалт амгаах ухааны эмээр одоо бие махбодын тэнцвэржүүлэх, уушгаан төлжүүлэх. Энэ бол хамгийн чухал эм байна. Уламжлалт эмчилгээ заслыг энд хамгийн хэрэглэмээр байна. Эдгээд гарч яана гэдэг чинь бие махбодын 100% одоо идэгцэн гэсэн үг. Сэргээгүй л явж байгаа. Энд уламжлалтын эмийг хэрэглээсэй гэсэн. Ийм л одоо 3-4 чиглэлээр хэрэглэх болцоо байна. Эмийн бол одоо нөөц бол уламжлалт амгаах ухааны аптекууд байна. Энд бол одоо эмийн сонголт бол их бий. Олдохгүй ховор юмнууд бол байхгүй. Сайн боёо эмч ярьж штэ тэр одоо юуны дуршлагыг бол энэ бол бас л адилхан. Бид тэр одоо гяттай нэг эмийг зүгээр сонирхож харж байсан. 13 найрлагатай нэг сүрхэн юм байгаа. Одоо тэргээ баг ингээд гат чинь бол одоо юуныхан ковидын эмчилгээний юунд оруулсан штэ. Тэгэхээр тэрний 8 нь бол Монголын уламжлалт амгаах ухааны юм байх. 4 нь бол өөр Монголд байж байдаг одоо ургамал байж. Гэх жишээ нь их болцоо бол их бий. Маш их болцоо байна. За нэг хурдан хэрэглэмээр байна. Тэгээ би тий. Тэгэхээр бол яг сэлсэр зөвшөөрөл хэлж байгаагаар бол ер нь эдгээд гарсны дараа бол бас яг одоо уушгийг нөхөн төлжүүлэх, биеийн одоо дархлаад цоог тэнцвэржүүлэх, зөвшөөрлөхөд бол уламжлалт амгаах ухаанаараа бас одоо дагнаад явах юм бол илүү их үр дүнтэй талаар бол онцолж байна. За та бүхэндээ одоо урилгыг хүлээж аваад холбогдсон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.